За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Зав заатай байгаа дээр баг гэлтгүй явуулчлаа гэж бодлоо. За, тэгээд лууд бөмбөлөг зэт анимигийнхаа 4-р хэсэгт оръё. Гохо маань хүзүүгөө хуглуулад ер нь л үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд ашгүй амжиж Гоку маань намайг гарагт газарднаа. Шууд л Кин алга болж буй хүүгээ мэдрэн маш хурдан эрэхтэн Рикүн хүртэл газарт эргэлдээд үлдэнэ. Шууд л Гохон дээр ирээл дэлхийгээс авч ирсэн нөгөө хүч сэргийг Синзу шошоо бутлан идүүлснээр Гохо маань шууд л босоод ирнэ. Мөн үлдсэн шошоо Криллийн болон нэгэн цагт гар зурулж байсан дайсан Вижитадаа өгж идгээдэг. За Гоку маань шууд л Рикүнтэй үзэхэр болоод Рикүн гиндүүлэл маш хурдтай дайралт хийх боловч алга болчихноо. Хаашаа алга болсон юм болоо тэр хэд олж хардаггүй бүр Вижита л ганц харж идэг. Тэгээд нөгөө цэнхэр улаан хоёрын нь ард нь гарсан байдгийн да. Шууд л нөгөө хоёр чинь дайрахт нь бас л алга болчихно. Хонголдоо юм аашийн тий. Энэ хурдыг нь хараад Вижита Гоку татаархан арай домогт супер сайн болсон юм биш үсттэй хэмээн бодно. Супер сайн гэдэг нь саяанчууд тундаас хэдэн мянган жилд ганц л төрдөг агуу их хүчтэй дайчин гэх домогт төдий зүйл байдаг. Гэхдээ Вижита маань саяанчуудын ханхүү шүү дээ. Хэрэг тэр үнэн бол ханхүү би супер сайн болох ёстой гэж ихэд татаархнаа. За Рикүн хүчээ хэсгээл хамгийн хүчтэй цохилдоо хийх Гоку ганцхан цохилдоор түүнийг дуусгах чаддаг. Энэ цохилтыг нь Вижита л ойлгож харсан байдаг. Гоку хүчээ маш өндөр түвшинд удирдах яг дайрах үедээ хүчээ маш ихээр ихсгэн ганц цохилт хийсэн байдаг. За тэгэл нөгөө цэнхэр улаан хоёр нийлж комбо маягийн дайралт хийхэд Гоку цэвэр энергиэрээ тэдний дайралтыг төвөггүй хааж чаддаг. Ганц дайралт нь оноогүй байгааг харан Жиз тэр хоёр ихэд уурлнаа. Бас мөчөөгөө өгөхгүй Вижитагийн хор шар нь хөдлөөд байж чаддгүй. Тэгээд цэнхрээ эхлээл түүн рүү гардан дулаанаар дайрнаа. Итгэмээргүй хурдаар дайрах хэдиж бүх дайралтаас нь төвөггүй болтно. Гохан Криллийн хоёр бүр тэднийг олж харахад ч хэцүү байдаг. Улаанаач бид бол ертөнцийн хамгийн хүчрхэг салаа гэж цугтаа бүр хоёрын эсрэг нэг дайраад юу ч болдоггүй. Вижита харин тоглоод байлгүй шүү зүйлд дуусгаач гэж хэлжлээд тэгэл цэнхрээг ч дуусгаад жулаанаа зүхтааж чаддаг. Энэ үед Ахмад Гиню бүх лууд бөмбөлгийг цуглуулсан Фризаг хүлээж байдаг. Фриза харин тэргүүн ахлагч дээр очин лууд бөмбөлийг яаж хэрэглэхийг асуухаар явжээ. За улаанаа маань Ахмад дээр ирээл алтан ушуу хүргээд ихнээ. Тэгсэн туслахууд нь бүр шок. Ялагдлаа гэж юу гээл тэгсэн. Гиню Ахмад улаанаатайгаа нийлээ. Нөгөө л балаа хөдөлгөөний хийгээл би өөрөө л дуусгаж та нарт харуулын ухааны мэлэл яваад өг. Фриза харин нэг тосгонд ирсэн тэгэл асуух юм асууж л байдаг бол Гохан Криллийн хоёр буулмаа дээр ирэхэд тэр алга болсон байдаг. Тэгэл Фриза үргэлжлүүлэн тэргүүн ахлагчийг суурин руу явж байх замдаа нөгөө бидэнд тусалсан Дэндэн гих намайг жаалтай зөрж өнгөрдгөө. Фриза ахлагчийн суурьнд ирэхэд Нейл гих тулаанч намайг түүнтэй тулдахаар болдгоо. Ахлагчийг хамгаалж байгаа юм чинь бас хүчтэй л байх та тий. Буулмаа харин динозавруудаас зүхтаж байх бөгөөд ашгүй Криллийн ирж түүнийг авар луугийн радарыг өгөхийг шаарддаг. За харин Гокудо тулдахар ирсэн Ахмад Гиню шууд л өөрийгөө шархтуулаад тутдаг шүү. Яаж ийна гэсэн чи тэр ганц чадах техник нь бие солих юм бэлээ. Тэгээд л шууд л амар их хүчтэй Гокугийн биеийг булаач чаддаг. Тэгээд Вижита Фризагийн хөлөг тэрийн хамгаалагчдын төвгөө устгаал харин Гохан тэр хоёр радараар лууд бөмбөлийн араас л явж идэг. Тэгэл Вижита сайхан өөрийгөө цэвэрлээл илүү дэвшилтэд тулааны хувцас өмсөөл манай хоёр ч мөн хөлгийн гадаа ирсэн байдаг. Харин Гиню Ахмад Гокугийн биеийг авсан бөгөөд лууд бөмбөлөг дээрээ ирэхэд нь Криллийн түүнийг Гоку байна гэж андуураад яваад очноо. Тэгэл хүчимжигчээрээ Криллийн хэмжээл өөмө хог идэр гээл тэгсэн. Вижита харин нуугдаад энэ бүхтийг харж идэг. За тэгэл Гиню Ахмад Криллийн зохиж аваад би тэр Гоку Моку чинь биш гээл хэллээ. За тэгсэн чинь нөгөө Гохан тэр хоёр тулдахаар зихнээ. Харин ашгүй Вижита улаанагийн ардаас нь гинт гарч ирээл тулаанд ордог шүү. Гохан тэр хоёр Ахмад Гинютэй тулдахад аавынх нь хүч огт гарахгүй байдаг ба тэр хоёр амархан цохилтноос нь бултаал Гиню бүр гайхаал хэмжиж үзэхэд маш өндөр байсан даа гэж эргэлзнэ. Энэ нь юу вэ гэвээс нөө дэлхий дээр байгаа ихэд ер нь бусдын ки буюу энергийг мэдэрдэг. Тэгээд өөрийнхөө тулааны хүчийг ихсгэж эсвэл бүр дарж нууж чаддаг юм билээ. Харин Фризагийн хүмүүс тийм ямар ч ойлголтгүй тулаан хэмжигч багжаараа л тэдний хүчийг хэмждэг. Тэгэл Вижитагийн хувьд харин дэлхийд дээр ирээд Гокутай тулдаж байгаад ихсгэж багасгаж мөн мэдрхийг сурж авсан байдаг. Тэгэл энэ Ахмад Гиню Гокугийн тэр их хүчийг харж сольж авчаад ихсгэж чадахгүй тийм үү? Сул доройл байгаад байгаа юм билээ. Гохан тэр хоёр Гинютэй тулдаж байхад Вижита улаантай тулднаа. Тэгэл 10 зөнгөөс аваад Вижита бас ч гэж хүчтэй болжээ. Энэ яагаад ийм хүчтэй болсон бэ гэхээр нөө саяанчууд ялагдаад ер нь үхлийн ирмэгт ирээд эргээд идэг гэд хүч нь гинт ихсдэг юм билээ. Тэгээд
Тийм л тулаанч төрлийн хүмүүс юм байлээ. Vegeta харин Raccoon-тэй тулдаж ялагдаад Senzu идэж идэхтэй хүчин сэргийгсэн юм байлээ. Тийм болохоор улаанаатай хан ман үзэлцэж байгаа юм байлээ. Гохан тэр хоёр гинюг нэг сан илэгдээд авнаа. Энэ байдлаар бараг ялж чадах юм биш үү гэж мэдсэн тэр хоёр үргэлжлүүлээ л дайрна. Vegeta ч мөн улаанаа ялж чаддаг тэгэл харин ашиггүй гинюгийн шархацсан биетэ Goku маань ирж яг бие сольж байсан гинюгийн урд орж өөрийн бие сольж чаддаг. Тэгэл тэгтээ нөө биеийг нь химх нүдсэн байдаг. Тэгэл нөө Vegeta Goku-г Frieza-гийн хөлгийн сүүлийн үеийн сэргээгч шингэнд хийж идгээхээр болоод нөгөө хоёрт нь болохоор Frieza-гийн армийн тулааны хоёуг өмсүүлээд ихнэ. Гэрлийн тэр ойгуур Дэнтэнтэй уулзахаар яваад Гохан харин лууд бөмбөлгүүдийг харж үлдээд Vegeta харин жоох унтахаар болдог. Дэнтэн тэр гурав Vegeta-г унтаж байх хооронд лууд бөмбөлгийг ашиглахаар болдог бол Frieza энэ бүхнийг мэдээд яаран ирж идэг шүү. Түүнтэй тулдсан нээлгэгч нь ялагджээ. За лууд бөмбөлийг ашиглах гэж байгааг мэдсэн үхсэн эд маань бөөм баяр дэлхийн шинрооноос хамаагүй том шинроон гарч ирэх бөгөөд бүгдийг нь амьлуулж чадахгүй зөвхөн нэгийг нь л амьлуулна гэдэг. Мөн 3 хүсэл хийж болдгоор даваа талтай гэдэг. За тэгсэн үүнийг сонссон Piccolo эхлээд намайг амьлуул. Тэгвэл дараа дэлхийн лууд бөмбөлийг сэргэж дараа нь үлдсэн нөгөө эдийг амьлуул болноо л гэдэг. Мөн хоёр дахь хүслээрээ намайг намайг гараг дээр шууд аваач гэдэг шүү. Энэ бүхнийг мэдсэн Vegeta бөөн уур. Шууд тэдэн дээр ирээл агсам тавь юу гэтэл нэг хүсэл үлдсэн байгаа тэрийг ашиглаа л гэл. Яг ашиглах гэтэл шинроо налга болчихно. Яаваа ивэ гэсэн чинь тэргүй анхлагч нь өөд болсон байжээ. Vegeta бүр fuck гээл тэгсэн чинь Frieza ирсэн тэднийг дээрээс төлдөөл зогсож идэг. Харин намайг гараг дээр ирсэн Piccolo явах замдаа нөгөө нээлгэгчтэй таардагч нээл нь түүнийг өөрийг нь өөртөө шингээвэл чи итгэмээргүй хүчтэй болноо л гэх санал тавьдаг. Piccolo ч мөн зөвшөөрнө. Frieza итгэмээргүй хүч гаргаад Vegeta тэр гурав тултахаас өөр аргагүй болноо. За энэ хүргээд өнөөдрийн бичлэгээ дуусгая да. Гэхдээ гоё огойз өдөрт нэг бичлэг ороод богино гэхгүй 5 хүн голлоо үзэж байгаарэ. Тэгээд ойрдоо сайхан завтай байгаа болохоор боломжоор ингээ хийгээд л байна. Эдит хийхдээ цаг их ордог болохоос биш. Ер нь бол тэгээд уг нь урт хиймээр байгаа нэлээд удах гад байна л та. Тэгээд та нар минь харин сайхан шеэр хийж олон хүнд хүргээд өгөөрэй. Үзэлт хандлт их тэгээл гой комментуудыг уншихаар бүр урам ороод газ хийгээд байгаа нь шүү дээ. Нэрээ Facebook group нээсэн доор description хэсэгт линкийг тавьчих. Тэгээд ороод ирээрээ хэдүүлээ сайхан буу халж бай. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe харамгүй дарж намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяр таа.